За сайн мэцхан уу та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. За энэ удаагийн бичлэгээр арилжааны данс хэрхэн яаж нээх, за мөн тухайн дансаа яаж баталгаажуулдаг вэ гэдэг талаар заахаар бэлтгэлээ. За бидний дансаа нэхтэй эхлээд outtrade.com гэсэн энэ сайт руу орчноо. За тэгэхээр энэ outtrade маань бидний одоо дансаа нээх гэж байгаа брокер маань байгаа. За энэ брокер нь анх 2006 онд үүсгэн байгуулагдажсэн. 2008 оноос хойш аль бизнесийн төлөвлөгчийн газар нь Монголд үйл ажиллагаагаа явуулж эхлээд одоо хүртэл ингээд тасралтгүй үйл ажиллагаа явж байгаа юм брокер байна. За бид нэр дансаа нэгтээ outtrade.com гэж бичиж ороод за одоо энэ open trade account гэсэн энэ сонголт руу орчино. За эхний хэсэг дээр бол бид нар өөрсдөө хувийн мэдээлэлээ бичих хэрэгтэй. За first name буюу өөрийнхөө нэрийг бичнэ. За өөрийнхөө нэрийг бичихдээ яг иргэний үлгтээр байдаг нэрээ латин үсгээр бичнэ. За одоо манайхны гаргадаг ихэнх алдаан К үсгийг зөвхөн H үсгээр бичих ч юм уу. За эсвэл нэрийг товчилж бичих гэх мэт иймэрхүү алдаа гараад байдаг. За тэгэхээр энэ дээр бол яг өөрийн нэрээ бичнэ. За last name буюу овог дээр бид бол овгоо бүтнээр бичнэ. За email хаяг дээр бид мэйл хаягаа авчиж байна. За утасны дугаар дээрээ дугаараа оруулаад за одоо энэ доотлолт нь have a partner code гэсэн сонголт байгаа. За энэ дээр бид нэр 187 337 очиж байна. За ингээд энэ бүх мэдээлэлээ өглөө дууссан бол create account гэдээ дарснаар бидний эхний хэсэг бол ингээд дуусч байгаа. За хоёр дахь хэсэг дээр бид нар мөн хувийн мэдээлэлээ үргэлжлүүлээд хийгээд явахаар байгаа. За month гэдэгтээ бид нэр төрсэн сараа очиж. За day гэдэгтээ төрсөн өдөр. За энд оноо оруулаад. За address гэдэгтээ бид ингээд тайхаар ерхэд гарч ирдэггүй болохоор одоо доотлолт нь шууд гараар бичнэ гэсэн. За яг одоо ингээд дарах юм бол энэ бичих боломжгүй байгаа. За энийг бид нэр бичдэг болгохын тулд одоо энэ артлын харандаатай хэсэгтээ дарчихна. За энэ дээр дарахаар ингээд доотлол хэсэг маань бичих боломжтой болчихж байгаа. За city гэдэг дээр бид нар Улаанбаатар хотынх бол Улаанбаатар гэж бичээд за эсвэл орон нутгийн харьяалалтай бол одоо аймгийнхаа нэрийг бичнэ гэсэн үг. За энэ дээр хаягаа оруулахдаа яг иргэний үлгтэр байдаг хаягаа оруулна. Одоо оршин суугаа хаяг бол нэх хамаахгүй гэсэн үг. За street name гэдэг бид нэр баг болон дүүргээ бичиж болно. За street number гэдэг бид нэр хорооны дугаар, гудамжны дугаар, эсвэл байрны дугаар эдний аль нэгийг бичиж болно. За энэ дээр бол бид нэг бичих шаардлагагүй. За zip code энийг бид нэр zip code segment гэсэн сайтаас орж авнаа. За манайхан энэ дээр нэмэх 976 гэж бичээд байдаг. Тэр бол биш шүү. За zip code-ыг бид нэр одоо энэ бүсчлэлийн кодын чагсаалт гэж байгаа. За энэ рүү ороод за Улаанбаатар хотынх бол 11,000 гэж байгаа. За одоо энд харагдаж байна. 11,000. За энийг энд бичээд өгнө гэсэн үг. За эсвэл Хүсгэл аймгийнх бол 67,000 гэх байдлаар одоо шууд эндээс авч чинь. За одоо zip code бид нэр бичсэн бол password авчнаа. За password маань том жижиг үсэг урсан, тоо урсан, хамгийн багтаа 8 оронтой, хамгийн дээдлээ 15 оронтой ийм password байх нэ. За бүх шаардлага хангасан бол одоо ингэ ноорчж байгаа. За арилжааны платформ MetaTrader 5 хэвээрээ байна. Дансны сүр валют доллар хэвээрээ байна. За энэ мэдээллүүдээ ингэж бүгэлдсэн бол одоо хэдүүлээ дараагийн алхам руу орно. За 3 дахь хэсгээр бидний ихэд санхүүгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл бол авдаг. Энийг заавал бид үнэн зөв бүглэх шаардлагагүй. Тэгээ манайхаа яг зөв бүглэнэ эсвэл одоо аль нэг сонгоногийг та нарын өөрсдөө чинь дуур гэсэн үг. За эндээс би ингэж өнөхөдөө сонгоо явуулчлаа. За энэ бүх сонголтуудаа бүгдийг сонгоцсон бол одоо энэ доор байгаа 3 боксыг чеклэхээр submit гэдэг товч маань идэвхжээд ирж байгаа. За энийг дарснаар бидний арилжааны данс эхний ээлжинд ингээд баталгаажиж байна гэсэн үг. Нэгдчихлээ гэсэн үг. Одоо хэдүүлээ дансны баталгаажуулалт байна. За дансны баталгаажуулалтыг хийхдээ бид нар меню хэсэгт байгаа энэ upload documents гэсэн хэсэг рүү орно. За ийш орлоо. За баталгаажуулалт хийхэд бид нарт хоёр зүйл хэрэгтэй. Нэгдүгээр
эртний үнэлгэний ард уртлын зураг. За мөн e-Mongolia-гаас одоо оршин суугын лавлагыг PDF файлаар нь татаж авсан байх хэрэгтэй. Скриншот болохгүй байх нь байна те. За Front ID card гэдэгтэр бид эртний үнэлгэний уртлын зургийг нь оруулчихнаа. За манайх энэ e-Mongolia-гаас эртний үнэлгэний зураг скриншот хийж оруулаад өгдөг. Тэр маань болдгоо. За уртлын артлын зураг оруулчлаа. За одоо энэ дээр e-Mongolia-гийн лавлагаа оруулчихна. За ингээд 3 файл оруулсан бол одоо хоёуланг нь апплод гэдээ илгээчнэ. За одоо энэ хоёр файл апплод гэдээ илгээсэн бол бид нэр доошлуулаад энэ submit-ийг дарах шаардлага байхгүй. Одоо энэ файл маань ингээд шууд явчихна. За тэгээд бидний данс баталгаачих юм бол your account is not verified гэд энэ улаан өнгө маань ногоон болоод өөрчлөгдчихнэ. За тэгвэл ерөнхийдөө ингээд данс маань баталгаажиж чинь гэсэн үг. За одоо эндээс бид нэр өөрөө юу харах вэ гэхээр дансаа хэрхэн яаж цэнгэлэх вэ гэдгийг харъя. За бид нэр дансаа цэнгэлэхдээ энэ deposit гэсэн хэсэг рүү орно. За ийшээ орлоо. Одоо энэ fund your account гэсэн дээр дарчихнаа. За тэгээд энэ AvaTrade гэдэг брокер маань данс цэнгэлэх хоёр арга байдаг. За эхнийх нь online payments буюу бид нэр Visa картаар цэнгэлж болно. Олон улсын гүйлгээний эрэхтэй. За офлайн буюу банкны гүйлгээгээр цэнгэлж болно. За банкны гүйлгээгээр цэнгэлж байгаа тохиолдолд данс цэнгэлэх хамгийн доод хэмжээ нь $500 байдаг. За Visa картаар цэнгэлж байгаа бол данс цэнгэлэх хамгийн доод хэмжээ нь $100 байдаг. За тэгэхээр ерөнхийдөө карт маань амар учраас одоо хэдүүлээ шууд энэ дээр дарчихна гэсэн үг. За энд цэнгэлэх дөнгөө орууллаа. Next гэдээ орчихно. За одоо энэ дээр бид нэр Visa картны урталт байдаг. 16 оронтой тоог оруулаад өгнө. За энд картны дуусах хугацааг оруулчихна. За CVV гэдэг дээр картны ардталт байдаг 3 оронтой тоог оруулчихна. За ингээд бүх мэдээлэл оруулаад бид нэр deposit гэдээ дарах юм бол данс маань шууд цэнгэлэгддэг. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ. Дансаа хэрхэн яаж цэнгэлэх, хэрхэн яаж баталгаажуулалтыг хийх, за мөн яаж дансаа нээдэг вэ гэдгийг харлаа. За тэгээд энэ бичлэгтэй холбоотой асуух зүйл байвал манай Friends 369 Trade Club гэсэн Facebook хуудас болон Instagram хуудасаар холбогдоод асууж болно шүү. За энэ удаагийн бичлэг ингээд дуслаа. Дараагийн бичлэгээр уулзлаа баяртай.